Одоогор нэг л ойлгомжгүй л байна да. Хаяада хэцүү юм шиг. Хаяада дэжгүй өдөр өнгөрөөдөж байх шиг. Энд бичих цав ховор байна. Шүлэг, зохиол, тэмдэглэл бүгд л тасарлаа. Тархин дотор л хальт үзэгдээд өнгөрдөг болч дээ. 11 сард бороо орохгүй гэж тэд хэлсэн. Би орно гэж итгэлтэйгээр хариулсан. Харин өнөөдөр бороо орсон. 11-р сарын бороо. 2024 оны 11 сарын 9. Мөрөөдөө тоглоом мөнгө өгсөн. Биеийн үнэлэгч нар мөнгө өгсөн. Хайр дурлал мөнгө өгсөн. Ад жаргал мөнгө өгсөн. Чамтай уулзахын тулд мөнгө өгсөн. Би мөнгөгүй бол хинч биш. Мөнгийг алж ад жаргалаа амьлуулдаг. Үүлэн дээгүүр явна. Мөнгө өгсөн. Харанхуй гэрэлтүүлэн мөнгө өгсөн. Мансуурал өдөр бүр мөнгө өгсөн. Мөрөөдөө тоглоом өдөр бүр мөнгө өгсөн. Янхнууд намайг хайрлан мөнгө өгсөн. Мөнгө орхин одов бүр мөсөн өгсөн. Тэр өгсөн. Утас таслагч хайч цусанд бодгдсон хоолой. Оршихуй устовч нүгэл үлдэн. Өгсөн хүнд нь бус үлдэх хэд хөрөнгөний санаа тавина. Өгсөн хойноч гэр бүлтэй асуудал дагуулна. Цасан дуур амьсгалах хөрс хаяа болсон ганц дов. Анатомиг хучих халуун сэл. Энэ бүгдийн ил хэсэг хөрсөнд орох ялцрал. Өчигдөр би бодлоо. Маргааш яах вэ? Өнөөдөр би бодлоо. Маргааш яах вэ? Яах вэ? Яах вэ? Өчигдөр, өнөөдөр, маргааш яах вэ? Нэг өдөр амьдрахад нэг хүний тэнгийг мэдэн. 2 өдөр амьдрахад 2 хүний завхаарлыг олж харна. 3 болоход гуниг ирнэ. Урлаг өгнө. Түүнд татагдана. Тэгээд би байхгүй. Тэгээд би урлаг. Энэ яг нэг хүнтэй адилхан сонсогдож байна. Нэг хүний химайхтай. Тийм ээ, яг тэрнээс ч л би инспирэшн авч бичсэн тухайн үеийн миний мэдрэмжийн зүйлс байсан байна. Яг тэр хүн байсан юм аа. Гэтэ одоо байхгүй. Тэ байсаар л бай.